Өнөөдөр Монгол Улсын боловсролын сургуулийн минерийн сургууль за Монголын Улсын спорт сонирхчтой холбоотой хамтарч усны дасгалжуулагчийн анги нэх байгууллагаар хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Түүргүүд маань за тэгээд аймагуд маань олон бисэд боллоо. Яг мэргэжлийн боловсрууччин бол үнэхээр гарын 5 урганд 10 уран багт хэмжээний цөөхөн байна. Тэгэхээр энийг нэлийн мэргэжлийн төвчөнд авчиръя. Холбоо бол энэ рүү бодлогын хүрээнд хөрөнгө мөнгө хаяа. Хүүхдүүдэд бас санхүүжилт өгье. Тэтгэл өгье гэдээ явж байгаа. Манай холбооны хувьд бол мэргэжлийн холбоо. За зөвхөн мэргэжлийн тамирчид, өндөр түвшний тамирчид бэлдэж тэмдэглэлийн хэмжээнд оролцуулахаас гадна нийгмийн арилжлагаар улсын спортыг Монгол улсад өргөн хэмжээгээр хөгжүүлэх энэ үйлч төр нэмрээ оруулах ёстой. За үүний нэг хамгийн гол үндэс суурь бол мэргэжлийн багц жуулч маяг харж байгаа. Биднээс бүх сурагчтай нэгдүгээр курс бол 50% тэтгэлээр сурч хийж байгаа. За хүүхдүүд маань сайн суралцаад 30 дүнгээ сайн авах юм бол 2-р курсээс 75, 3-р курсээс 100% тэтгэлт болгоод авъя. Энэ зөвхөн тэтгэлгээр зогсохгүй, улсын спортын холбооны арга хэмжээнд оролцох, за бас магадгүй цагийн ажлуудыг холбоон дээр хийх гэмээр арга хэмжээнүүд нь бас шүүгчээр, тасгалжуулагчаар, тусалцуулагчаар ажиллах, цаг гишүүн клубүүд байна бас цагийн ажил хийх гэдэг маш олон төрлийн хөтөлбөр байгаа. Зэвсэгчүүдтэй хамруулна. Тэгэхээр хүүхдүүд маань ч бас маш олон зүйлийг сурч мэдэх байна. Бүгд хамтран сайхан зүтгэд үзье л гэж бодчих тийм. За. За баярлалаа.